Hi guys. Сайн байцгаана уу? Soul Story цааш нэгэн контент бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ ер нь бол өсвөр насны хэлээ мэдчихэж байгаа гэж бодож байна. Солонгост бол яг бас өөрийнхөө нөгөө хобби одоо сургаагаа хажуугаар өөрийнхөө чаддаг хобби мэддэг зүйлээр нэлээд сайн хөгжүүлээд явж байгаа мэдээж бид нар бас өмнөх дугаартаа хэлжсэн энд байдаг оюутнууд бол нэлээд завгүй хичээл сургууль ажил гэж боддог. Тэрнийхээ хажуугаар за сошиал ертөнцид бас нэг идэвхтэй байдаг. Яслаг залууг өнөөдрийнхөө дугаарт Урьж авсан. хэлцүүл харлаа. Өнөөдөр анхдаа зарлаа болсон. Орлын хүний энэ даавранд орсоо шууд өөрөө бэлтгэв болчих юм байна. Тийм үү? Тэгж хэлэх юм уу? Яг чадахгүй байх гэж байна. За хай, жигүүнээ. Сайн өдрийн мэндийг хүргэе. Манай нэвтрүүлэг олцох гэж баярлалаа. Хичээлийн өдөр гэлтгүүгээр бас ингээд амралтын өдөр ч гэсэн хэрэг удаан бэлтгэлээ. 7 хоногт ер нь хэдэн удаа хийж байна? 7 хоногт яг цаг гаруул ерөнхийдөө бэлтгэлтэй. Хобби биш. Lifestyle. Мэдээж. Lifestyle. Гэхдээ энэ мэрэгжил биш. Яа тэгэхээр өөрөө шал өөр чиглэлээр сурдаг шүү дээ. Яг сурдаг зүйл нь юу вэ? Ямар мэрэгчлээ? Сурдаг зүйл нь болохоор би яруу найрагч уран зохиолоор сурж байгаа. Дундад зууны уран зохиол англи яруу найрыг сурж байгаа. Тий. Хүсээд мэдээж ороог байж дараа яаж бодох бүжигч явжсэн яруу найрыг сонгох гэдэг. Гэтэ Ямар сони идэж одоо их хэл дээрээ яруу найраг уран зохиолоор сурахад ч аюу хэцүү байдгийг. Солонгос хэл дээр яаж юм? Солонгос англи хэл дээр 60-40% англи хэл дээр байдаг. 60-40% хичээлдэг. Стилтэй манай чигээр. За одоо амар жоохон дараахан төөнөд болгож байгаа юм байна. Төнөд буулгаач яг дараа дөрвийг нь хэлэхгүй. Йоо би багтаа Оросд ерөнхийдөө Монгол төрчөөд ер нь нэг удалгүй Оросоо явсан байгаа. Аав ээжтээс удаад ихээр би Орос хэлтэй. Тэгээд би Монголд очиод Герман сургуульд орсон. Герман Монгол сургуульд орж Германд үзэн англи хэл үздэгээс. Тэгээд англи хэл бол ерөнхийдөө бол бас унгай хэл гэж хэлж Орос хэл бас унгай хэл гэж хэлэх болно. Монгол хэлтэйгээ нийлээд ерөнхийдөө 5 хэлээр юм шүү дээ. Яг өөрийн хэл болно юм. Өөрийн хэл бол нэг, ярьдаг хэл бол 5. Тэгээ цаашдаа сурах гэсэн олон хэл байгаа даа. Сургуулийн цаалыг бол ерөнхийдөө ингээ цаанаас өнгөө байт юм уу? Өө чи сургуулийн яг нэг объектс утгаар ордог болохоор. Одоо төлбөрөө төлөө төлбөр дотор ч угаасаа бүх ингээд фасилити дээр хангаж өгч байгаа шүү дээ. Тэр дунд бүжгийн заалгаа буюу ер нь интернэшнл оюутан одоо солонгос сургуульд орж байгаа бол ингээд заавалчгүй. Ямар нэгэн клубд хамрах хэрэгтэй гэдэг гэж нэг хувь оюутных нь активити нийгмийн ажиллагааны хэсэг. Тэгээ тэр нь бас дүнд нь хэлдэг. Хамгийн амар нь клубээс ямар амжилт гаргасан гэдэг нь яг дүнгийн төсөл бас харуулж байна. Маань сургууль. Тэтгэлэг нөлөөлөх үү? Тэтгэлэгтэй бол нөлөөлөх. Харамсалтай нөлөөлөх. Би дээрээ тэгээд тэтгэлэг авдаг гэсэн байсан. Би бас сургууль марыг надад мөгтөлж байгаа нэрээ бодлооч. Тэр нэг Милан дээр очиж болон өөр том институт дээр очиж ирэхэд хаяа бүжгэлдэг. Ер нь бодож байгаа бүжгэлт нэг юу талаасаа юм уу да 1 million би очих шалтгаан нь юу вэ гэхлээр тэр болохоор хамгийн их хандлттай студ шүү дээ. Дэлхийд солонгос дэлхийд тэгэхээр тийшээ ямар хоёр зорилготой чинь нийт бүжгийн сургалт мэдээж бүжиг сурах гэж тий бүжиг сурж ингэж туршлага солилцох гэж хоёрт болохоор өөрийнхөө сошиал платформод хүрэх гэж буюу тухайн студид ингээд ямар нэгэн одоо воркшопд оролцоод селектэд шалгараад тэгээ ингээд бичлэгт батах юм бол тэр бол зүгээр тэр чигээр бол зүгээр Instagram бүх сошиал платформыг бол доорсож амбарч байгаа юм байна. Энэ бол бүжгийн бас янз янзын тийм тэмцээнд болдог шүү дээ ер нь алдартай. Тэр тэмцээнүүд орохыг ер нь зорж байгаа юу? Орж исэн удаа байгаа юу? Орж исэн удаа байгаа. Одоо манай найз Сүхбэ ирсэн байгаа. Бид хоёр болохоор бас тэмцээн дээр бас танилцж байсан. Сүхбэ камерны ард байгаа. Сүхбэг дараа нь оруулна. Тэгээд бид хоёр тэмцээн дээр бас танилцсан. Чи одоо яг ийм байдлаар ингээд бүжгийн төлбөр дээр танилцаад тэгээд тэг одоо найзуудаа хамт хэлээд. Тэгээ өөр бүжгийн тэмцээн гэх юм бол би Солонгост ирсэн миний яг үүд таалан болохоор өөрөө тэмцээн байсан.
Тийм. Тэгээд би яг тэмцээнд Монгол дэжтэй төрүүлээд тэгээд тэрнийх нь тийм юугаар нь одоо нэгдүгээр байрны шагналаар нь 100% их авч ирсэн шээ. Тэгэхээр маахан мөнгө гэдэг юм байхгүй жоохон авьяастай бол жоохон бодоол авьяасаа ашиглаад ирж болно шүү за. What is your plan and why do you do it, man? I don't know why I pursue it. When I get angry, I just do it more. Then they are hating, now answer the door. I've been out banging, I'm bored. I've been out thinking and waiting for tour. They've been out meeting and creeping with wars. Well, I've been out practicing breeding the cards. Yeah, it feels nice, right? Making these bangers all night. Popping and fizzle like Sprite. Shopping for Skittles while she giggles twice. Looking so sexy, making a taxi. Cracking her open, popping her. Энэ бол миний найз самц. Жижигсэн миний найз гэж байна. Хамаач энэ үү? Яа. Найз их амар гоё шээ. Малгай олсон. Оо. Энэ болохоор энэ бол ах өгсөн. Тий. Тий, энэ болохоор бартерч тулж авсан. Гага. Тий, аимс нь бас бартерч тулж авсан. Тий. Өмнөд болохоор New Balance-ийн бас постероор тулж авсан. Story. Банданаас бандахгүй. Яг камер бичих гэх ингээ би гоё стори өгдөг. Өнөөдөр ямар гоё өдөр вэ? Тийм биз дээ. Тийм биз дээ. Тийм. Ой, хүн юу байдлаар. Би сарс мартгаа. Бид ямар ч гэсэн өнөөдөр өнөөдөр амралтын өдөр учраас хичээл авахгүй тэгээд чигүүнийг ямар ч гэсэн бэлтгэлийн заалнаас нь өглөө очиж аваад гол ярилцлаганд ороход ирсэн байна. Сая 100 амралтаар юу гэсэн бэ? 100 Монгол очиж ирсэн. 3 жилийн дараа Монгол очсон байна. Миний яг энэ бас өмнөх блогууд дээр бас ярьсан байгаа Монгол явахдаа ямар сэтгэл төрсөн. Мэдчихэж байгаа дахиад хэлэхэд бол мэдээж маш их хайр байсан 3 жилийн дараа Монголд босч болохоор тэгээд энэ зүүн бас яг ерөнхийдөө бол Солонгост бол байдаг оюутнууд бол ажил хийдэг оюутнууд гэж байна амралтаараа. Тэгэхээр бүгд ажил хийдэг, бүгд жижиг болно. Бүгд ажил хийдэг, төлбөрөө олдог тийм. Тэгээд ерөнхийдөө би яг Монгол явна гэсэн планаа тавиад шалтгаантай явсан байгаа асуудлаа очоод асуудал шийдэж чадсан. Тийм план тавингуутлаа би тэгээд ерөнхийдөө төлбөр хийх процессыг жоох бодлосон. Арай өдөрт 1 цаг ажилладаг, нэг өдрөөр ажилладаг бол оройд бас ажилладаг. Давхар нэг өдөрт 2 ажиллаж байгаа. Ерөнхийдөө бас жоохон энэ зуныг 3 жил Солонгост ингээд хаашаа ч яваагүй би юусаа тэгэж энэ бокс дотор байсан болохоор жоохон аялал сугаалмаар санагдсан. Тэгээ энэ зүүн би хятад яваад байсан. Филиппин явсан. Тэгээ Монгол орсон. Чингүүний өндрөө сайд юм байна. Тийм, сая гарч ирсэн чинь жаа. Танах тэр царайг нь харсан ч бодлоо. Гэтэ одоо юм жаа биесээ байна. Яаж вэ? Таалсан шүү байна. Солонгост их хамгийн ажилтсан ажил уу? Тэр хэлж ирч байгаа. Хамгийн хэцүү ажлууд бол миний хувьд бол хамгийн хэцүү ажлууд байсан гэх юм бол хураалтын ажлууд амар хэцүү байдаг. Буюу нарийн ногоонуудтай холбоотой ажил хэцүү байдаг. Бүгдээр амар тийм шуудан дотор бууцсан байдаг болохоор тэгээд ер нь доотлон л ихэд 40 хилтэй байдаг. 40 хилтэй хүмүүс сонгон гэхээр Солонгосын гэхдээ хүмүүсийн Монгол хүмүүсээс асуудаг хамгийн анхны ч юм уу ихэвчлэн асуудаг асуулт нь морь унж чаддаг. Нэр юм хүүгүүд юм шиг. Тэгээд араас нь галаа байхгүй, хэцүү байгаа байдаг. Морь унж чаддаг юм. Сурах хэрэгтэй. Амар би чаддаг л гэж хэлдэг. Морь амар гоё. Чи ямаа бабич чаддаг. Би яг унжсан байхгүй мориноос. Би ч хөдөө өслөө шүү дээ. Хамгийн анх морин дээр суугаад мориноос унжсан байхгүй. Тэгэл юу тэрнээс чангаж. Чаа би бүр чирэгдэжсэн шүү дээ. Би дархан чулуун болсон тийм. Одоо нөгөө хуучин аавтаа юу гэдэг бэ? 10 жил байл байхад гэж ярьсан шүү дээ. Дархны бантер царайлаг ирдгийн автод өөр хүн. Яг тийм байдаг юм уу шүү. Би яг тэр нотгийн хүн биш л. Яаж зөвгийг сонсч. Хийси таста. Хийси кат. За, юутай шинэ удаагийн дугаар маань маш яг Монгол талхны зөөр юм шиг байгаа бас. Бидний нөгөө аюу гоё газар ирсэн байхгүй. Тэгээд нөгөө объектууд нь бүгд аюу гоё болохоор
бүх объектн дээр нь очиж бичлэг хиймээр санагдаад ямар ч гэсэн яриагаа ингэ хийх гэж би чинь. Ер нь яг бас нэвтрүүлээд тэр нь ч гоё л доо. Баярлаа намайг ийм гоё газар авчирсан. Юм үзүүлж штэ. Баярлаа миний нүдийг дээрээс нь харуулсан да. Тий. Хайстаач боллоо. Тийм ээ. Өглөөд ер нь хэр одоо өөрөөс хийж чинь нарийн нэг харан бэ. Харан бэ. За өөрөөс ирэх асуудал дээр зүгээр. Тийм одоо нөгөө нэг солонгосч хүмүүс ингээд амар ажлын ачаад ингээд ажлаас өдрөөс өдөрт гэж явдаг шүү дээ тий. Дээл нэг ажил дуусангууд харж явах замдаа хорвоогийн нэг өдөр дуслаа гэж бүгд гэж боддог шүү дээ. Тэнгүүд хорвоогийн нэг өдөр дуусаад маргааш нь дахиад нэг амар хүн өдөр үлээж дээ тий. Тэнгүүд заавал амрах хэрэгтэй тий. Доороо 7 цагийн 6 цагийн нойр авах хэрэгтэй. Тэр цагаа хүн өөрөө мэдж байгаа тэдээс тэдний орон ундна гэдэг. Тэгээ унтаж хахад сэрээвэлстэй нөө хайр штэ юу. Би бол нэрээ үнэндээ бол нэрээ штэ октагон буулгаад UFC-тэнд дөө. За тэгээд Чингүнаа маань одоо орой болцсон. Ер нь бол цаашдын төлөвлөгөө энэс гараад ер нь төлөвлөгөө байна гэж. Одоо энэ хоёроос салаад малаад ирэхгүйгээр ер нь чи яах гэсэн бэ? Тэрнээ ч бас хамт явъя гэж бодохгүй юу? За. Маргааш хичээлтэй. Маргааш нэгттэй. Гэтэл би чи бүр ямар тийм. Би заалгаар зурж орж ирдээ. Хийлбэ байд юм бэ. Яг өөр нэг ганц хоёр цэгэл дутгаа. Тэрийг тавих гэж нэг 2-3 цаг болох. Ийгээд бол даалгавраа хийх хэрэгтэй. Маргааш хичээлтэй байгаа. 3-4 партаа тэгэхээр хичээл намаа хийн. Өдөржингөө зураг авалттай. Тийм тэгээд бас ингэдэж штэ. Солонгосчууд чинь нэг кофе шоп амар хичээл хийдэг те. That's not me. Юу? Би биш. Би кофе шоп биш. Би нэр нь кофе шопд ороод сууж хичээлээ илүүтэйгээр баруун унцчих гэдэг. Гэртэл хийж гэнэ. Хаана илүү төвлөрж ийн нэрээ. Гэрт бас яг нэг тийм төвлөрдөг юм аа. Гэхдээ айгүй олон амьддаг болохоор. Тэг хаагаар үт юм бэ чи. Яг хаач байхгүй. Бүр аймаар. Third dimension аа. Тэгэл ертөнцид очиод буугаад Үсгээд гээл шууд шилжээд авлаа. Би амар зүгээр хичээл хийхдээ бол гадаа их дуртай. Хоёр нартай байдаг. Ситгэн сууж байгаа буюу сарч. Эсвэл би тийм номын сан яг бишлээ зүгээр Маха кафе гэж байдаг. Солонгост буюу айгүй алдартай шүү дээ одоо. Аним кофе шоп. Би мэдхгүй л дээ зүгээр. Очиж хамт үзэж байна. Очиж юм тийм. It's popping guys. Бид нар бөөнөр Маха кафед ирсэн байна. Тэгээд манай хэд амар сонирхолтой л шиг байна. Хичээл номоо хийвэл штэ. Тийм үхэ тий. Хичээлээ харж аваад хийхэр болсон хамгийн гол нь зорилго нь юу байсан бэ гэхээр бид нар албаар иш өрхтөж авчирч өөрийнхөө ертөнцөөс хуваалцсан юм. Аним үздэг юм хүний хувьд бол бид нар анх удаа юм газар манайхан аним үздэг байх гэдэг уус тийм. Тэгээд ямар аним газар ирсэн чинь гоё юм сонирхолтой байна. Тоглаа. Танаа ингэ тоглаач унтцсан. Яарлаач. Ой шигээ. Нэг. Өдөржингөө явцсан болохоор зүгээр орж ирээл сая угаасаа яг бичлэгийн эхлээс өмнө баг 40 минут чинь одоо яах вэ? Сая уусаа яа. байж байгаа гэх юм. Тэгээд би танаас бас миний ингээд 7 нот дээр нэг удаа ирсэн ийм газар ирж байгаа шийдэж бас сонирхдаг гэж. Чангаш болохоор ингэ. Okay guys. Тамаахан ингээд харж байгаа бол номнууд нэг бөөнөр байна. Миний хувьд болохоор юу байгаа? Би болохоор дандаа романс буюу юм хайр дурлалтай холбоотой номд амар уншдаг. Жишээ нь ийм coverтай ч юм. Гоё яг хэвчээ. Зүгээр л яваач гэсэн үг. Зүгээр л яваач. Миний хувьд зүгээр л яваач гэсэн. Full alchemist. Тэгвэл бүр маш их номнууд байгаа. Бараг бүхэл анимын манганууд нь байгаа. Манай харж байгаа бол One Piece байна. Тэгээ ийм л газар би цагийг өнгөрөөдөг чөлөө цагаараа. Миний ертөнцид автомаар л буцаавцгаа. Йоо. За ингээд манай хамт олон хойно маань зураглаач нар маань байна. Моби байна. Оэн. Сүмүнэ Зочин маань хөтлөгч болсон. Амаг. За тэгээ урт өдрийн ард гарлаа.
Soul Story энэ дугаарынхаа ард бас гарлаа. Бүгд сайн ажиллаа. За тэгээд энэ таалагдсан бол subscribe дараад манайхан бусдаа түгээгээрээ бас share хийж лайк дараараа. Бас Soul Story-д орох дараагийн зочин ч юм guest зочин юм сонирхолтой хүн амтан. Нүү солонгос байх юм бол доор комментэн дээр зөвлөж өгөөрэй за. Амар их бас болно шүү. Show some love. Баярлалаа. Чимээ баярлалаа. Bye. My boys in the back, they be ready on attack. Big booties on the tag, with me spending all the check. Party non-stop, I be dancing till I drop. I be dancing till I drop. Who that bitch? Who that bitch? Why you frontin', baby? Won't you take the back on me? Jump on me. Now you gotta.